24 хэрэг үзэгчтэй ТV телевиз ярилцлага нэвтрүүлгийнхаа энэ 7 хоногийн шинэ дугаарыг үзэгчтэй авахынд хүрэхэд бэлэн болсон байна. Манай өдрийн зочин Улсын хурлын гишүүн Ганбаатар. Танд өрөө өндөрлөе. Тэгэхээр бас бидний урилгыг аваад студид ирсэнд баярлалаа. Ажил ихтэй байх шиг байна. За ерөнхийдөө бол хоёулаа ямар сэдв ярих вэ гэхээр яг нэг юмд бол баригдахгүй. Өнөөдрийн цаг үеийн асуудлаар бас нэлээд чөлөөтэй ярилцсан явчих гэж байна. Хамгийн сүүлийн ажлаас уршигаа хөввөл бас хойшоогоо хөввөл нарийн яриа маань илүү сонирхолтой болох уу гэж бодож байна. Та цайд дөнгөж манай нэвтрүүлэг ирэхийн өмнө бол олон улсын байгууллагын одоо хөдөлмөрийн зөвлөмжийн энэ том хурал боллоо тийм ээ. Энд дээр та бас оролцлоо. Нилээн хатуухан үгийг бас хэлж байгаа шиг юм зүйл харагдсан. Энэ тухай хоёулаа яриагаа эхлэе явчих гэж бодож байна. За тэгье. Эзний холбоо, Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо, за хөдөлмөрийн салбарын эрдэмтэд оролцсон том зөвлөгөөн одоо ордны танхимд болж байна. Тэгээд энэ бол олон улсын хөдөлмөрийн байгууллагын санхүүжилтээр явагдаж байгаа. Тэгээд энэ дээр би өөрийнхөө байр суурийг хэллээ л дээ. Ер нь Монгол оронд гадаадын хүмүүсийн оролцоогүй хууль гэж байна уу? Бүр энэ чинь цадгаа алдлаа шүү дээ. Гадныхны заавар зөвлөмж нэрийн дор, тулгалтын дор хуулиа боловсруулдаг энэ манай Монгол шиг орон өөр битгий байгаасаа. Одоо бүр Дэлхийн банк одоо тэр олон улсын санхүүгийн байгууллага корпорацууд бол бүр улаан цай болсон. Үндсэндээ олон улсын үндэстэн дамсан корпорацууд, уул уурхайн компаниуд Монголд орж ирээд одоо хөрөнгө оруулалт хийх гэхэд хөдөлмөрийн хууль саад болоод байгаа юм гинэ. Ийм л утга агуулга надад ажиглагдчихэв. Тэгээ энэ дээр би байр суурь илэрхийлээ. Нэгдүгürt тэд ерөөсөө ажилчин хүн, ажил олгогч хүн хоёр хоорондоо яар төр битгий оролцоо гэж байна. Тэгээд тэдэнд үндсэн хуулийн 5-ын 4-т төрөөс эдийн засгийг зохицуулна гэж заасан байна. Төр нь хүчгүй, эзэнгүй төртэй газар олон улсын уул уурхайн компаниуд хөрж ирж найр хийдэг. Энэ санаархлаараа энэ олон улсын байгууллагуудад мөнгө өгч Монгол руу төрхөрж лоббидж оруулж яах гэж би бодохыг хүсэхгүй байна. Дээр нэмээд тэд ярьж байгаа юм л да. Одоо хамтын гэрээ хэлцээр, салбарын хэлцээрүүдийг хүчгүүдүүлэх тухай заалтуудыг тэд санал болгож байна. Юу яриад байгаа юм бэ? Бүр тэр дотроо цагийг одоо бид чинь хөдөлмөрийн гэрээ хийхдээ бол жилээр байгуулах хэрэгтэй гэж зааж байгаа шүү дээ. Тэгсэн тэнд бол одоо зүгээр цагийн ажилчин Монголд ингээд хуулиараа дэмжиж эхэлчихэл юм бол Монголын бүх ажилчдыг маргааш ажлаас хална. Тэгэх юм бол бүгдөөрөнгийн нэг бэлий авч байгаа юм шиг, нэг бэлийгээ сольж байгаа юм шиг л авч хайна. Тэгэл ерөөсөө айлын гэрт очиж нэг шалын угааж байгаа юм шиг л хүмүүсийг авах уу байх уу гэдэг тэр гэрээ эзний асуудал болно. Ерөөсөө жирийн ажилчин хүн гэдэг эзнийхээ өмнө дандаа дарангуйлуулах, хүчирхийлүүлэх магадaltaй байдаг. Энэ магадлаас нь хамгаалах гэж төр өөрөө байдаг. Тэрийгэ төр хэрэгжүүлдэг механизм нь хөдөлмөрийн хууль. Тэрнээс хөдөлмөрийн хууль ажил олгогч эзэнд зориулсан хууль бас биш. 100% биш. 80-90% нь жирийн ажилчин хүнийг хамгаалахын тулд байдаг. Ажилчин хүнээ тэр эзэн шагнах гэж байгаа бол төр оролцдог. Ажлаас халах гэж байгаа бол энэ хүний амжиргаагүй болох гэж байна уу? Чи сануулсан юм уу? Чи хөдөлмөрийн гэрээндээ тусгасан юм уу? Хамтын гэрээндээ эн чинь байгаа юм уу? Чи нэг дахиад нь сануулга өгчхөл дөө наад хүндээ боломж өг гэж төрөөс зохицуулт хийдэг. Энэ зохицуултыг байхгүй болгоно гэдэг бол аюултай байдал үүснэ. Би тэгээ сая үгэндээ хэллээ л дээ. 1906 оны Англид рентизм гэж ярьж байгаа. Түрээсийн эдийн засаг ноёлж байсан. Одоо нэг хамжлах газрын түрээс, байрны түрээс. Манайд бол лангууны эзэдүүд ноёлж байгаа шүү дээ. Манайх бол түрээсийн эдийн засаг шүү дээ. Бүгдөө байрны түрээс, лангууны түрээс, үйлдвэрийн байр түрээс, компани ажиллаж байгаач түрээс. Эцсийн дүндээ 90-ад оны үед Дэлхийн банкны заавраар хувьчил хийгээд хэдэн хоцсон улс төрч луурчин гэр бүлүүд бүх өмч хувьчлалыг 70 жил энэ ард түмэн бүтээсэн ямыг зах зээлийн үнээс хэдэн мянга дахин доогуур үнээр авсан. Энийг Дэлхийн банк заасан. Тэгээд тэд одоо түрээсэлж амьдарч байгаа. Мөнгө хүлтэй эдийн засаг. Түрээс мөнгө хүлтэй эдийн засаг Монголд ноёлж байгаа. Өнөөдөр 60 сая төгрөгийн зээл аваад нэг өрөө байр авах гэж оролдоход 180 сая төгрөг дараад нь тэр банкнд тушаадаг. 2 өрөө байр авъя гэвэл 4 өрөө байрны мөнгийг юу ч тоосго өрөөгүй ээжж банк авдаг. Энэ мөнгө хүлтэй эдийн засаг. Ямар сандаа Карл Марксийн би 2 үгийг хэлээ. 2 үгэн дээр яг энэ 1906 оны энэ Английн эдийн засгийн үед Карл Марксийн үгийнх эдийн засгийн модонд орсон. Property owner гэж юм л да. Одоо түрээсийн эзэн. Мөнгө хүлэгч хоёр бол вампир юм а гэж хэлсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл ерөөсөө л юу ч хөдлөхгүй, хөдөлмөрлөхгүй ээж амьд хүний хөдөлмөр хийж байгаа хүний цусыг сорж амьдарч байгаа хүнийг вампир гинэ гэж.
Карл Маркс үг хэлж шít. Ганбаатар ингэж хэлвэл одоо маргааш нь бас л популист шоу яаж дормжлох вэ? Энэ банкны эзэдүүд, энэ уул уурхай эзэдүүд дандаа тэгээ дараа нь гадныхан бүгднгийнх нь ард гадныхан байна. Тэгээд энэний эсрэг бол заавал төрөөс зохицуулт хийх ёстой гэж Карл Маркс хэлж байсан. Тэгээ хоцрогдсон юм ярьж гин гэж бодох үед жинхэнэ барууны эдийн засгт өөрсдөө хамгийн нэг номерын эдийн засгтэр Карл Марксыг ярьдэн шүү дээ. Адам Смит эхний 10-таа орж ирдэг юм шүү дээ. Манайд Адам Смит модонд ороод идэв. Тэгээд хоёр дахь Карл Марксийн хэлсэн гоё үг байт юм л да. Тэгээд Маркс социализм гэж чиний байгуулах гэдэг юм чи юу юм бэ гэж асуухад маш гоё хэлсэн. Жирийн ажилчин хүнд зориулсан капитализмыг социализм гэж хэлнэ гэж. Уг нь бол энэ манай энэ их сургуулийн хэдэн эдийн засгийн багш нарт бол гөөмө хэрэг болох зүйл үг ярьсан да. Би өөрөө зүүн төвийн эдийн засгч л да. Зүүн төвийг барьдаг хүн. Би үйлдвэрчний хүн. Жирийн хүмүүсийг төлөөлдөг хүн гэсэн үг. Би яг бизнесмэнүүдийг одоо үндэстэн дамсан корпорациудыг би төлөөлдөг хүн. Тэдний эсрэг гэх юм уу? Эсрэгч биш л дээ. Тэднээс жирийн хүмүүст ашигтай байгийг шаарддаг хүн л дээ. Тэгээд за би тийм байна. Тэгэхээр таасаа ярьлаа л да ингээд бүх юм бол гадныхан болоод байна тий. Ерөөсөө л одоо гадныхнаар заалгадаг, гадныхныг хуулдаг. Энэ бол одоо манайд одоо сүүлийн 10 20 жил маш одоо ийм хүчтэй орж ирж байгаа нэг алдаа бол энэ юм шиг байна. Ер нь зөв захын нэг гутлан дээр аваад үзэл. Зөвхөн одоо баруунхны өмсдөг гутал Монгол хүний одоо хэв маяг тохирдоггүй бүр Монгол руу оруулж ирэхээс Монгол хүний тэр хөлийг судалж тааруулж оруулж ирдэг. Гэвч манайх тэр нутагшуулхан байхгүй хураагаар нь хуулдаг. Тэгсэн хэрнээ за өнөөдрийн дарга сайдар алдаа хийхээрээ барууныхан ямар соёлтойгоор хариуцлага хүлээдэг. Тийм энэ юусоо хуулдаггүй те. Дандаа нэг болохгүй юм бол энэ дээр бүр бэндрээ их гоё юм байгаа шүү дээ. Би хоёр юм зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт яг таны хэлсэн дээр үүдээд Марксийнхаа үгийг л дахиад би зүгээр үргэлжлүүлээд хэлээ дээ. Саяны санаан дээр чинь толгуурлаач. Социализм бол ажилчин хүнд зориулсан капитализм гэж хэлсэн. Манай тэгвэл өнөөдөр тийм ээ улс төр эдийн засгийн бүлэглэл гэр бүлүүдэд зориулсан капитализмыг бид бий болгож байгаа. Энийний эсрэг бий явдаг. Өнөөдөр нь олон улсын байгууллагууд лобби хийж үндэстэн дамсан корпорациудад зориулсан капитализмыг Монголд хийх гэж оролдож байгаа. Би ерөөсөн үндэстэн дамсан корпорациудын эсрэг биш. Би энэ одоо олон гэр бүлүүдийн бас эсрэг биш. Ганцхан Монголын жирийн үндэсний үйлдвэрлэгч нарт ямар ашигтай юм бэ? Жирийн ажилчин хүмүүст ямар ашигтай юм бэ гэдгийг асуудаг. Ямар ч ашиггүйгээр байвал бид тэрийг ямар утгаараа бид дэмжих гээд байгаа юм. Өнөөдөр оюу толгой Рио Тинто Монголд ашигтай гэж орж ирнэ гэсэн юу болов? Ямар ч ашиггүй байна гэж гаслаа л. Энийг чинь өмнө нь ярьж ирсэн. Гэрээн дээр яг Монгол хүний ашиг нь хаана байгаа юм? Манай үндэсний үйлдвэрлэгч компаниудын ашиг хаа байгаа юм гэдгийг би асуух хэрэгтэй. Оюу толгой орж ирснээрээ энэ одоо төмөрлөгийн үйлдвэр, энэ цагдаа станцууд, ТЭЦ-үүдэд байгаа, ГОК-д байгаа олон мэрэгчлэтнүүдийг ховсорж авсан. Наадуулаа ховсорохгүйгээр чи өөрөө яг ажилчин хүмүүсийг бэлдээч. Тэр хөдөлмөрийн тэр гэрээ програм чи хаа байна гэж асууж байна. Чи жирийн ажил хийж байгаа Монгол үйлдвэрүүдийн болсон хүчнийг хавсаатахын оронд чи өөрөө Монгол хүмүүсийг бэлдэх ёстой. Тэнд мөнгө зарцуул. Монгол хүнд хөрөнгө оруулалт хий. Гэдгийг оюу толгой шаардлагыг засгийн газар хийх ёстой. Нөгөө төрөөс зохицуулт гэдэг чи энийг хэлж байгаа. Тэгэхгүй өнөөдөр ГОК-ыг, ТЭЦ-үүдийг, төмөрлөгийн үйлдвэрийг ажиллаж байгаа жоохон инженер техникийн компаниудыг бүгдийг илгээр нь гэртүүлж байгаа чинь нөгөө Dutch disease гэдэг чинь байхгүй. Тэгээд таны саяны хэлсэн санаан дээр хэлэхэд байна шүү дээ. Яагаад ингэж гадныхныг ингэж зулгуудаад ингэж тойроод яваад байгаа вэ гэвэл оюу толгойн гэрээг эд хэлэлцэж байхад бүр гадны энэ том элчин сайдууд Японы, Английн, Францын, Америкийн элчин сайдуудаар толгойлуулаад 5 элчин сайд дебарго гэж байгаа. Одоо игдүүцэл гэдэг юм уу дарамтыг манай гадаад явдлын яамд өгчөөс. Тэр нь надад ирж байгаа. Яагаад эсэргүүцээд байгаа юм бэ? Наад сайн гэрээг хурдан байгуул та гэж. Гэхдээ эд чинь одоо тэгвэл Рио Тинтогийн одоо төлөөний офисууд биш байгаа да. Энэ олон Дэлхийн банк, Валютын сан, Азийн хөгжлийн банк гэдэг энэ олон гадаадын IFC гэдэг энэ байгууллагууд бүгдөө монголчуудад зөвлөгөө өгөөл наад гэрээ чинь чухлаа. Битгий тэнхтэй дэлдэ наадхаа хийлдэгээл муу баяр цогтой маань толгойг нь эргэтэл угааж ирсэн. Оюутлахын ашигтай болсон. Өнөөдөр байгаа 3 төгрөг тутмын нэг нь оюутлахын мөнгө юм аа гэд мөн саяхан миний нэвтрүүлгээр оролцсон нэг гишүүн хэлсэн дээ. Тэгээд
одоо тэгсэн Монголд байна шүү дээ тийм ээ. 130 сая доллараар татвараар авъя гэд татварын байцаагч нөгөөдөл нь зүгээр дарамтлсан юм уу яасан дарга нартай маань арай 10 дараагаар нь яриаггүй энэ татварын дарганаар энэ сангийн яамны зарим дарганараас ингэ болоод 30 сая болгоод нөгөөтхийн шүүхт өгөхгүйгээ явж шээ. Тэгээд оюут толгой бидний их ашигыг зөрчөөд ингээд доромжлоод ингээд ямар ч ашиггүй гэрээ бид тэгээд хүү төлж байгаа шүү дээ оюут толгой. Тэгж байгаа. 2 тэрбум долларын өрөнд орцсон. Дээр нь өдөр болгон 5 тэрбум төгрөгийн одоо тийм ээ 3 сая доллар гэсэн үг хүү төлж байгаа. Өдөр 5 цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг бид хүүнд нөхж байгаа. Ингэж бид шаналж гамшиг болж байхад яагаад нөгөө элчингүүд дугаа байгаад байгаа юм? Яагаад энэ олон улсын байгууллагууд дугаа байгаад байгаа юм? Нүдрүү нь энэ засгийн газрын далдрахгүй хараад ярьж сурах хэрэгтэй байхгүй юу? Монголчуудынхаа эрх ашигыг ярина гэхэд яагаад ичээд байгаа юм бол? Энэ чинь ичих юм биш шүү дээ. Биднээс хууртагдсан байна. Өмнө нь ярьсаар багт нь Авирамдгаан, Балжинымгаан, Хурцгаан, энэ олон Дамжин Соронгоон, энэ олон сайхан Ахмад буурлууд геологчдынхаа, эрдэмтдийнхаа. Нөгөө Ганбаатар хэн байдгийг одоо ингээд хүмүүсийн үгийг бид аваагүй. Тэгээ бид алдчихлаа. Дахиад нэг ширээн дээр ярья. Манайхны эрх ашиг энд харагдахгүй байна гэж ярих эрхтэй ингэж ярихаасаа ичих ёсгүй. Хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө ярьж байгаа аав хизээч ичиж болохгүй. Тэгэхээр энэ гадныхныг дагаж далжгнаж болох. Гадныхныг ерөөсөө өтөр түргэн зайлуул гэж би хэлсэнгүй. Яг эрх ашигаа илэн далангуй ярьдаг байх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт зээл тусламжгүйгээр бид явахгүй, чадахгүй. А тэгвэл тэдний хортой заалт, хортой гэрээнд шууд торхио угаалгаж зурж болохгүй. Хөтлөгдөөд явчих. Тэ Бийрэм гэдэг хэд ч л байна шүү дээ тийм ээ. Бийрэм жижигхэн орно шүү дээ. Бийрэм саяхан би Бийрэмд очиод ажиллаад ирсэн миний нэг найз ярьж юм бол гайхаж. Бийрэм биднээс л илүү байхan даа гэсэн. Яаж юм гэсэн. Гадаадаас зээл авна. Авахтаа өөрөөсөө том улсаас авахгүй гэдэг хууль оруулсан шүү дээ. Тэр зээлийн дагуу би нөлөөнд нь орж дараа нь эрх чөлөөг алдах аюултай. Тийм байна. Мундаг байна. Тэгээ Бийрмийн ихэнх зээлийг гэсэн чинь Норвег, Финланд, Скандинавын орнууд, Швейцар, Швейцерланд дээр өгж байгаа байхгүй. Яг нэг хараа бараа. Нэг 5 6 10 сая хүнтэй хүн амтаа. Тэгээд нэг хурж ирээд юуг нэг цэрэг буулгачихгүй. Нэг дээрлэхэд байж чадахгүй тийм ээ. Хурж ирээд зохиолдохгүй тийм орноос авдаг жишээтэй. Тэгэл би одоо 11 дахь жилдээ шийдвэр гаргагч нарт ярьж байна. Миний чадах юм ярих. Ингэж ярьсны төлөө маш их одоо хоч зөөж тэднээс миний яг ярьж байгаа юмд хариулдаггүй. Төрийн 3 өндөрлөгт би асуулга явуулсан оюутлогын талаар маш том ловер болчлоо. Би энэ мэдээллийг авчина. Тагнуулын байгууллага судлах ёстой мэдээлэл би өгч байгаа. Маш олон мэдээллүүдийг одоо энэ сайд нарт явуулж хариу ирэхгүй байдаг. Би доотлол нь 3-аас 5 удаа загтал явуулаад хариу ирэхгүй болохоор нь би ард түмэндээ ханддаг. Энэ хүмүүс чинь бүлэх залгицсан юм шиг Риотинтогийн засгийн газар шиг ажиллаад байна. Ухаантай ард түмэн та нар маань дүгнэлтээ хийгээрэй гэж. Гадаадхантай эзэндээ ядаж ховлох нь миний ажил шүү дээ. Гадаадхантай холбоотой нэг асуултыг бас танаас асууя. Бас та одоо их тийм хортой мэдээллүүдийг бол ингээд сайд нарт явуулдаг гэж хэлсэн. Тэгэхээр та энийг бас мэдж байгаа. Америкийн нэгэн компани Монгол Улсын засгийн газраас 17 тэрбум төгрөг авах гэж байгаа гэсэн юм мэдээлэл. Зөвлөгөө үзүүлэх гэж байгаа гинэ. Энэ үнэн үү? Гэхдээ би нэр яа энэ та нар сэтгүүлчид ёстой нэг адтай шүү. Ер нь би дөнгөж олоод одоо ёстой нэр даанчтайгаа явж байгаа мэдээллийг л одоо чи хэллээ. Тэгэхээр үнэн бид одоо өчигдөр энэ баяр цогтын гар үсгтээ бичиг авч байна. Энэ баяр цогтын гар үсгтээ энэ Монгол Улсын их хурлын төсвийн банкны хорон дарга болор танаа гэж их салтын төсөл хөргүүлэх тухай. Энэ 15 оны төсвөнд хотголтол оруулах юм байна л да. Хамхтайгаа гарынхаа үсгтээ. Гарын үсгтэйгээд хамхтайгаа би одоо ингээ улаанаар баах энэ ирээлжсэн минийх бид нар чи хямраад байгаа үстэй. Хямраад байгаа. Тэгсэн тэн дээр олон юм байгаа. За би яг чиний хэлсний чил хэлчихэ гэх үү. Энэ дээр Эрдэнэс оюу толгой гэдэг төслийн нэр нь Эрдэнэс оюу толгой гэдэг. Тэн дээр 17 тэрбум 500 сая төгрөгийг төсөл хэрэгжүүлэх Эрдэнэс оюу толгой компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд хуулийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх гэрээг Америкийн нэгдсэн улсын Painter Law гэдэг фирмд өгч байна гэж. Үгүй ээ энэ нэр солиорл шүү. Муур багшаас зөвлөгөө авах гэж энэ өгч. Энд чинь солиорл. Тэгээд 17 тэрбум 500-ийнхаа 500 сая төгрөгийг Монголын шудраг эх оронч эрдэмтдээс
дүгнэлт гаргуулахаар өгөөч л гэж би гуйгаад байгаа шүү. Ядаж л. Ядаж. Өнөөдөр муур багшаас зөвлөгөө аваад муур багштай гэрээ хийнэ гэж юу байд юм бэ? Энэ юу гэсэн үг вэ? Би ойлгохгүй. Өнөөдөр оюу толгойн гэрээг хийхдээ Goldman Sachs гэдэг Америкийн компаниудтай гэрээ хийсэн. Зөвлөгөө авсан. Нөгөө компани оюу толгойн охин компанитай одоо оюу толгойн компанитай одоо Карманик тэдний хувьцаа эзэмшигч. Яана. Би одоо эрдэмтдийг цуглуулад инх сайхан гойвол харин юмныг тулахтаа шийдэн эрдэмтдтэй нэг уулзаж тийм ээ энэ сайднаас их толгой нэргээгүй бах саяхан сайд болсон юм чи бас нэг ард иргэдийн амьдралд ойрхон баг. Яг нь сайд гэдэг бол ховстоод ах шиг байна. Цаанаас нь одоо юм уншд юм уу яа би ойлгохгүй зүгээр би муулаагүй шүү. Яагаад ингэж хийж чадаа? Энийг тийм ээ эн чинь сэмхэн бөө юм болж энэ материалыг авч байгаа шүү дээ. Тэгээд чин үндэ ядаж 500 сая төгрөгөөр нь Монголын шүтээсэн их сургуулийн багш нар. Геологийн эрдэмтэд. Манайхан ер нь энэ дайны зөвлөгөө өгчих тийм болцоо бий юу? Бүр байлгүй яат юм. Би чинь харин энэ чинь 5 толгой дээр гэрээ авах гэж байгаа шүү дээ. Манай эрдэмтэд манай одоо шивээ овоо, шарын гол, багнуур, налайх ямар олон бүтээн байгуулалтуудыг хийж байна. Бид хөтөл эрдэмт гэдэг одоо энэ олон бүтээн байгуулалтуудыг хийсэн эрдэмтэд нь өнөөдөр амьд байна. Тэгэхээр энэ хүмүүсээс зөвлөгөө ав. Тэднээс нь мөнгөгүй зөвлөе гэдэг байгаа шүү дээ. Би бас эцсийн нэрэндээ ядаж нэг 30-40 саяыг эдэнд нэг ажиллах зардал нэг өгөөч бариач гэж би гуйдаг байхгүй юу? Оюутлогоо дээр би дандаа тэгж гуйдаг байсан. Харсан чинь 500 сая төгрөг задгаа мөнгө наашаа өгчих гэдэг. 17 бутархаг нэг 17 тэрбум болор гадаадынханд очив. 500 сая төгрөгөөр нь Монгол эрдэмтдэрийн дүгнэлт гаргачээ. За баяр цогт бит хоёроос л дээр. Сайхан бэлэг бид гурваас л дээр. Би энэ хоёрыг бодвол бас нэг Гэдэс ингэж хурж байсан. Бас нэг Гэдэс уул уурхайн тэнхимд одоо энэ манай эрдэмтэн багш нар бөгөөд мэднэ. Одоо ингээд полин оюутан шүү дээ би чинь. Тэгэл миний багш Чимгээ гэж байсан, Дамжинсран гэж мундаг багш байсан. Тэгэл энэ олон сайхан багш нараасаа заалгасан. Тэгтэл би энэ хоёроос илүү би энэ эрдэмтдийн хажууд бүр хинч биш. Энэ талаар бүр би юу ч ярьдаггүй шүү. Монгол эрдэмтэд дийшээ орчхоор тэгэл нөхдүүдийг баллаа хийчин тийм ээ. Бална. Тэгэхээр тэднээс их санаа зовж байгаа. Тэгэхээр л ерөөсөө л оруулахгүй байгаа юм шүү. Хөрхидөө баяр цог сайхан бэлэг хоёрт маань бас нэг Монгол эх орон байна, Монгол авгаа, Монгол эхнэр, Монгол одоо юу гэдэг хөөхд шоохот байна, үр удам байна. Тэд бол Монголынхаа төлөө байх уу гэж би итгэж байна. Тэднээс маань энэ санааг дэмжиж авна гэж би бол итгэж байна. Тэгээд одоо нөгөөдөл хитрхийн нөлөөлтийн болов доо. Яг би бол одоо Монгол хүндээ бол нэг буруу өгөх би дурггүй. Тэдэндээ харин ойлгуулж хэлэх нь миний ажил шүү дээ. Тэр ховсдож байгаа юмыг л нэг жоохон засалруулмаар л байгаа юм байна. Үгүйсэхгүй. Энэ би 11 жил давхиж штэ энэ ч одоо 11 жил бас их хугацаа шүү. 2004 оноос л пэжгэнсэн. Тэгээд одоо 5 онд өсгөлн зарлж байсан, жагсаал хийж байсан. Гөөмч олон жил муу сайнаа дуудууллаа. Их олон жил ингээд нөгөөдөл чинь Ганбаатарын хэлсэн энэ асуултанд бид ингэж хариулт өгөөд байхад шоуда зургатаар гараад байна гэж хэлдэггүй байхгүй юу? Хариултаа өгөхгүй л Ганбаатар шоуд ч яана л гэт. Хариултаа өгчөөд тэгээд хэлвэл өөр байдаг тийм ээ. Миний өгсөн асуултанд одоо ерөөсөө би бичгээр дандаа явуулдээ. Тэгээд надад ерөөсөө бичгээр хариулт. Хариултгүй асуултыг л та тавьдгийн байлгүй дээ. Тий, ер нь бол баруунд штэ. Энэ том мега төсөл оюутлогоо 5 толгоос том мега төслүүд явдаг. Тэр ардчилсан хөгжсөн орнуудад явагддаг. Энэ төслүүд ямар ч хэрүүл маргаангүй явдсан биш. 3 өндөрлөг нь ингээл нэг гадаадын компаниудтай уулзаал за би болно гэх нэг эзэн хаан шиг юм яриад наатаа явуул гэж. Тэгээд тэрэндээ бантт юм уу? Зайлвал тэгээд мань мэтний асуулт асуудаг. Барууныхаа яадаг вэ гэвэл ерөөсөө ингээл асуулт гарахт нь яг ширээн дээр суугаад биндрээ хоёулаа ярьж байгаа юм шиг суугаад Ганбаатраа чиний яг энэ яриад байгаа юм чи Монголд хортой. Ингээд яг өнгөц бодоход ийм байгаа чинь цаад санаа нь ийм байгаамаа. Гэхдээ би хүн шүү дээ. Би дутуу мэдээлэл авсан байж болно шүү дээ. За. Чи бол ингэж байна гэх нэг эрдэмтнээ цуглуулад энэ Ганбаатарт нэг яриад өгдөө, хэлээд өгдөө ойлгохгүй байна гэх. Тэгвэл тэр уул уурхайн гэрээний мэрэгчлэн нэрж надад ярих ч юм уу тийм ээ. Би чинь Ганбаатар ганцаараа биш шүү дээ. Жирийн ард иргэдийг төлөөлөөд би энэ тэмдэгэ зүүцсэн явж байна шүү дээ. Чи иргэдийг төлөөлж би асууж байгаа. Ганбаатар өөрийгөө төлөөлж асуугаагүй. Тэгэхээр ингээд ярих хэвээр. Нөгөөдөлд маань дутуу ойлголт зөндөө байна шүү дээ. Би энэ ярьж байгаа асууж байгаа асуулт болгон
би эрдэмтдтэйгээ зөвлөдөг. Миний ард одоо 17 эрдэмтэн байна. За. Маш олон сайхан залуучууд байна. Гадаад төгсөн олон залуучууд байгаа. Энэ залуучуудаа би бас үнэхээр бахархаж байна. Энэ хүмүүсийн буйнаар би одоо энэ одоо асуудлыг яг тэднүүсээ хариулж чадхааргүй хэмжээнд би тавьдаг. Шоудаг гэдэг дээр цааш нь бас үргэлжлүүлээд ярих гэж бодлоо л да. Ер нь яг үдэ одоо таны нөгөө талын хүмүүс болохоор гээд яриад эхлэхээр за ерөөсөө хариултаа өгч чадахгүй тийм ээ. Тэгэхээр за энэ ган баярыг ерөөсөө олон нийтэд шоудаг гэдэг ойлгуулчих гэдэг мессеж цацдаг юм шиг үү. Тэгээ саяхан та бас одонтой эхчүүдтэй уулзлаа. За тэгээ би таксны зөвлөл бол одоо танай тойрог дээр очиж бас хурлаа уулзалтаа хийсэн те. За тэр бичлэг харж байхад бол ингээл хойгоор нь иргэдэн суудсан гуруулаа ингээд зогссон бас шоу талд харагдж илээ шүү. Энэ тал дээр та ямар хариулт өгөх вэ? Шоу. Шоу гэдэг үг өөрөө англи дээр үзүүлэх гэсэн үг. За үзүүлэх. Үзүүлээч надад үзүүлээч гэсэн үг. За. Тэгэхээр ард иргэдийг төлөөлж байгаа. Улсын их хурлын гишүүн төлөөлөх гэж байгаа шүү дээ. Нэгдүгээр ард иргэдийг төлөөлөх, хоёрдугаар төрд гарч байгаа шийдвэрийг одоо хянах, мөрдөх гэж үг байдаг шүү. Investigation гэж бүр барууны хуулиндаа бол мөрдөх гэж үг байдаг. Гуравдугаар хууль зохиох гэсэн ийм гурван үүрэгтэй. Тэгэхээр би ард иргэдийг төлөөлж байгаа юм бол яг ард иргэдийн тэр санаа бодлыг төлөөлж төр дуурдаг. Тэдний санаа зовж байгаа зүйлүүдийг төрөөс мэдж аваад энэ 17 тэрбум төгрөгөөр одоо цаадуул чинь одоо ийм гадаадынханд одоо бидний татврын мөнгөөр өгчэн шүү, зөвлөгөө авчэн шүү гэдгийг би ингэж мөрдөн шалгах шахуу ингэж хэлдэг. Тэгэнгүүт л өөдөөс чи юу их оронд царайлаад байгаа юм бэ гэж хэлдэг. За тий. Би тэгэхээр нөөдөөс нь хэлд их оронд царайлахгүйгээр яаж их оронч байдгийг хэлээд өгөөч гэдэг. Надад хариулдаггүй. Би юусоо хариулдаг. Их оронд царайлахгүйгээр ингээл думбайгаа суугаад байвал яг их оронч шиг байд яаж их оронч байдгийг мэдэхгүй. Тэгээд шоу гэж ярьд. Үнэн. Тэгвэл нөгөөдөө чинь нэг ингэдэм популяр шоу гэдэг чинь жирийн хүмүүсийн өмнөөс нь сайн хүн царайлж яриад байна гэж ярьд. Тэгэхээр энэ зэрэг одоо сүүлийн үед яаж ийнэ гэвэл жирийн хүмүүс дундаасаа бид мэдээлэл хийгээд байгаа. Жирийн хүмүүс дундаасаа хамтдаа байж байгаа. Би өмнөөс нь сайн хүн болж яриаггүй шүү. Эд хүсээгүй байхад нь би өмнөөс нь сайн хүн болж улс төр хийж яриаггүй. Би хамтдаа ярьж байна. Одонтой эхчүүдийнхаа дунд хамтдаа сууж агаад эхчүүдийн мөнгийг хасаад үзээрэй. Хүүхдүүдийн мөнгийг хасаад үзээрэй. Тэгвэл сайхан бэлгээ чи наад албан тушаалаа өгн огцрон шүү. Бидэнд огцруулах эрхийг ард иргэд өгсөн. Бид ард иргэдийн төлөөлж байгаа хүмүүстэйгээ хамтдаа мэдээлж гин шүү гэдгээ бид байнга илэрхийлж байгаа. Ингээд би таксны зөвлөлийн дараагийн тогтмол улиралдаа нэг удаа байна уу, сардаач байна уу тогтмол тодорхой хугацаанд бид одоо малчны хотноос яг үйлдвэрийн жижиг дунд үйлдвэрлэгчээс зах дээрээс байд юм уу ард иргэдийнхаа дундаас бид одоо байр сууриа мэдээлэлээ илэрхийлж явах болно. Ингэснээрээ чи одоо иргэдийн өмнөөс юундаа шоудаад байгаа гэдэг үгнээс ядаж л бултах гэж байгаа л оролдлого юм доо. Тэгээд ер нь бол олигархууд намайг биднийг тийм ээ муулахаас өөр юм хийж чадахгүй. Тэр муулах нь өнөөдөр ард түмэн дэндүү сайн ойлгодог болсон. Ер нь бол одоо Ханбаатарыг доромжилж байвал цаад чинь бидний төлөө ажиллаа хийж байгаа байна гэж ойлгоно шүү дээ. Зөв. Одонтой эхчүүдтэй уулзахаар ээжүүд маань юу ярьж явах юм бэ? Саяхан одоо энэ засгийн газар байгуулагдаад чухмал танана гэдэг зүйлийг л их ярьсан. Тэгэл хамгийн түрүүнд одонтой ээжүүд, хүүхдүүд, оюутнууд гэл одоо төрийн албаа хаагч гэл яг л нөгөө нэг ард иргэд рүү л ороод ирэхи өөрсдийн таналт юусоо яригддаггүй. Энэ бол дид сайд дээр яах гэж байгаа. За зөвлөхүүдээ сая ерөнхий сайдыг 4 болгоолоо. Тэгсэн чинь нийслэлийн зарим орд өгчнөр одоо цалингүй ажиллая гэдэг. Ойлгохгүй маа энэ хүрийн та нэг ойлголт сайхан нэг өстө нөгөө асуулт байхгүй болт нэг яриад өгөөч. Нөгөө нэг замын цагдаагийн шин цагдаа хөө шин чи бас дээр нь цалин өгд юм уу гэж асуудаг шиг манай нийслэлийн орд өгчд бас нэр цалин гарч явах бай дээ. Тэр цалингийн шаардлага байхгүй бас. Ер нь энэ сайд нарыг бас цалингүй болгочихвол болно шүү дээ. Тэр их тендер хойрлж яхад гэж. Эндээс ургуул бол тийм үг гарч байгаа байхгүй юу? Ер нь тийм. Тийм. Миний хувьд бол тийм ээ цалингаас цалингийн хооронд л одоо амьдардаг. Би энүүгээрээ бахархдаг. Хүмүүс одоо юунд нь гайхуулаад байгаа юм гэдэг. Төрийн хүн гэдэг бол нэг тийм тансаг хүн биш шүү дээ. Тэгэхээр миний байр суурь энэ дээр ийм байгаа. Цалин тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой. Эцсийн дүндээ өнгөрсөн жилийн одоо үеийнхтэй адилхан цалин өнгөрсөн жилээс 40% буурсан байгаа. Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж худалдан авах чадвар, төгрөгийн худалдан авах чадвар унсан. Бид цалин нэмье гэж байгаа юм биш. Өнгөрсөн жилийн цалингийн худалдан авах төвшөндөө хүргье л гэж байгаа.
Ингээд үйлдвэрчин маань хүчтэй ажилласан. Би үйлдвэрчэндээ бас зөвлөгөө, дэмжлэг үзүүлж зөвлөж ажиллаж байгаа хамтарч. Яг би үйлдвэрчнийхаа ерөнхийлөгч ажлыг өгсөн шүү дээ. Тэгэхээр бас хамаагүй ингээд яг уриалаад, манлайлаад яваад байхад ёс зүйн хувьд болдгүй юм. Манай Амгаланбаатар дарга маань сайн ажиллаж байгаа. Адья дарга байна. Эрдэнэт ерөнхийлөгч байна. Манай гишүүд байна. Одонтой эхчүүдийн одоо хүүхдийн мөнгө, жирэмсэн эхчүүдийн мөнгө гэдэг энэ нийгмийн халамжийн мөнгийг ба штэ. Жирэмсэн ээжүүдээс, ахмадуудаас, одонтой эхчүүд хүүхдүүдээс болж энэ хямрал болоогүй. Тэднээс болж хямрал болсон юм шигээр эд сайхан байлыг ярьж байгаа үед андуурж байна. Тэгээд нэгд өдөр бийдагчны зөвлөлөөс сайхан байлгийг огцруулах талаар бид мэдгдлээ хийсэн. Энийг одоо өөрчлөхгүй. Энийний дараа ардын намынхан, ардчилсан намынхан одоо мэдгдлүүд хийсэн. Арай зөөлрсөн. Ингэж хатуу бид мэдгд хийхгүй бол эд чинь бол тэгэл ард түмний сэтгэл зүг бэлдэж байгаа л орилуулж байгаа л тавиад тавих гэдэг байгаа байхгүй. Тийм юм байхгүй. Эцсийн дүндээ оюу толгоогоос мөнгө авч чадахгүй 130 сая доллар татвартаа авч чадахгүй байж ич тэр чинь 240 тэрбум төгрөг гэсэн мөнгө шүү. Энэ чинь тэтгэврийн мөнгийг нэмээд одонтой эхчүүдийн хүүхдийн мөнгийг нэмэх мөнгө байхгүй юу? Энийг авч чадахгүй байж ич жирийн хүмүүсийнхээ кармаараа дүрнэ гэдэг бол одоо дээр үеийн субашидэд байд юм л да. Буян байгаад буйнаа идэхгүй бол бух байгаад бухаа унахгүй бол ямар тэнэг арт түмэн бэ гэж байдаг. Монголоор бол амны хишхэм барах гэдэг. Барах. Тэгээд ерөөсөө цаад утгаараа гадаадын компаниуд бол гадныхан манай одоо оюун төлхүүд дээр бичсэн байдیں۔ Гадаадын хүмүүс ирээд өрөвдөөд өрхийн бүтээх гэдэг бодлого барьдیں шүү гэж эртээр үд хэлсэн байгаа шүү. Өрөвдөөд өрхийн бүтээх. Коммунэр яаж тэгж онцтой хэлдэг байна. Ерөөсөө чи бодоод үзтээ. Наран туулын нэг ноолуурын 8-ачин Баян хонгорын баацгаанд очиод ноолуур авъя гэж бодъё. Тэгээ баацгаанаас ноолуур авах гээд очихдоо тэр баацгааны малчтад хайртай болоод бүр дисэж чадахгүй санаад эндээс очиж байгаа улсууд биш шүү дээ. Тийм дүр үзүүлж болно. Арх хувааж уун, биелэгжүү харагдана. Саймширна. Тэгвэл наран туул юм уу эсвэл одоо тэр эмээлтийн зах дээр нэг 8 жил бас ноолуурын 8 хийсэн нэг баацгааны нэг нутгийн хүү тэр очичоод малчтаа та нарыг луурдах гээд байна гэж орилоод байгаатай адилхан байна шүү дээ. Лондонгийн эмээлтийн захаас ирсэн Ириан Тенто Монголыг гөөмөн гой хямдхан ноолуур авч дэлхийн зах зээл дээр зарах гэж зорилгоор ирсэн шүү дээ. Тэгвэл бурхан шиг царайтай ирдэг. Тэгвэл Лондон 8 жил тэр эмээлтийн зах дээр байсан Ганбаатар гэж залуу ирээл наад чинь луурдах гээд байна л гэж орилоод байгаа юм шүү дээ. Тэрийн одоо нөгөө Лондонгийн эмээлтийн захын ченжийн одоо нэг бас нэг арх мархийн хаяа уучдаг нэг баруун гарууд байна да. Байна. Ганц нэг улс төрийн засгийн газарт байгаа нэг хэдэн бууны нохоонууд угаацсан долоодог улсууд байна да. Бараа бүтээгдэхүүн хаяа шахацдаг. Одоо нөгөө баацгааны ноолуурын ченжүүдээс аваад тэдэндээ шахдаг нэг нөхдүүд байгаа шүү дээ. Энэ хүмүүс нөгөө мө нэг жоохон их орон царайтай шоу популист гэдээ дормжлуулаад байгаа юм амтна гөөмөнд дормжлох юм аа. Гүвж байгаа. Тэгэхээр ерөөсөө үндэстэн дамсан корпорациудын өөдөөс амаа алгадуулчихад жирийн ард иргэдийн кармаа руу гараад үрэхэд зогсоо гэдгийг бие даагчид мэдээлсэн ан ман одоо энийг бол бидний байр суурийг дэмжсэн өчигдөр одоо одонтой эхчүүдтэйгээ бид уулзаж эв санааны нэгдлээ илэрхийлсэн. Ингээд өнөөдөр чуулганаар байна уу маргааш чуулганаар орж одонтой эхчүүд хүүхдүүд тэтгэвэр цалингаа нэмэн одонтой эхчүүд хүүхдийн мөнгө жирэмсэн эхчүүдийн мөнгийг хэвээр нь байлгана. Ингэсний дараа миний одоо уулзалтан дээр ирж одонтой эхчүүд маань намайг асар хүчтэй бие даагчны зөвлөгд манай даваастрын гишүүн боловч чулуун гишүүн бид гурвыг асар хүчтэй дэмжсэн одонтой эхчүүдээ нэг ордондоо хүлээж авч төрийн цагаан сүлдэндээ баярлаа гэж нэг залбирч нэг зураг авахулж нэг манай өрөөнд нэг цай ундаа. Ийм л одоо төлөвлөгөөтэй явж байна да. Ялцаа бас тэмдэглэх хэрэгтэй шүү дээ. За дараагийн сэдв хоёлаа химнэлт бас дахин химнэлт гэдэг энэ зүйл рүү орё гэж бодож. Ер нь манай дарга нар өөрсдөөсөө үлгэр жишээ болгоод химнээд өгөх хэрэгтэй гэдэг нэг юм зүйлийг ярьсан. Та бол дид сайдуудыг их эсэргүүцэж байгаа. Одоо болиулах талын арга ер нь бол зүгээр намтар нэмдгэл ийм суудал шүү дээ дид сайд гэж бол үнэндээ бол. Тэгээд ер нь одоо гişүүд одоо машина багасгаад, бензинээ багасгаад, машина жижигрүүлээд за утасны төлбөрөө жоох ингээд их юм бол овоод нөгрөөс гараад ирэхээр нэг тооцоо байгаа. Та өөрөө яаж хэмнэж байна? Би энэ дэр яа. За. Би одоо элдэн далангуул яриад. За тэр шоу гэнүү, популист гэнүү янз бүрийн хэлүүлэхээс айхгүйгээр би энэ
ард иргэдийнхээ төлөө шийдвэрээ надад тийм ээ бие даагчдын зөвлөл чуулган цөөнх. За. Ард түмнийхээ дунд бид олонх. Тэгээ олонх байхын тулд нэг ард иргэдтэй хүслээ баян хилдэг, илэрхийлдэг. Тэгээд нэг ард иргэдтэй хэлхийн тулд ингээл гудамж байгаа хүн болгонд бид хэлж чадахгүй шүү дээ, амжихгүй. Тэр чинь тийм их олон хүнд хүрэхгүй. Тэгээд нэг телевизээр гарчих санаатай. Тэгээд нэг телевизээр ингээл гуугаал ахын нэг хэлэх юм байгаасаа гэвэл нэг ёстой нэг шоу моо гэдэг юм руу орчих гээд ингээд их хэцүү. Яг энэ дээд сайдууд мөн нөлөөтэй байна. За. Намайг бүр телевизээр ойрын үед гаргахаа байл. Нөгөөдөө ой Ганбаатарыг л болохгүй шүү гэдэг одоо бүгд телевизээр уцт юм уу яад юм идэхгүй тэгээд юм уу ТV смэл одоо виндри одоо ямар ч одоо дид сайд хамаатан байхгүй байгаа чамд одоо тэгээд давчаад тэгээд энийг асууж яана л да. Яг тантай ярих таны зав болохгүй 2-7 хоног алдчих шүү боллоо. Тэгээд би тий хөдөө гадаа их ярьж байгаа. Тэгээд дид сайдууд бол дид сайдын албан тушаалыг хасах ёстой. Сонин телевизээр гарч байгаа дид сайдуудын албан тушаалыг намууд чинь санхүүтэй болохын тулд худалдадаг гэж байна шүү дээ. Би итгэж байгаа. Үнэн байх гэж боддог. Яг баримттай мөнгө төгрөг би хараагүй ч гэсэндээ харваас нэг биелгэж юу ер нь нэлээд бизнесийн мөнгөтэй хүмүүс л болж байгаа шүү дээ. Тэгэхээр улс төрчид бид жирэмсэн ээжүүдийнхаа одонтой ээжүүдийнхаа хүүхдүүдийнхаа мөнгийг ичихгүй танах гэж оролдож байсан мөртлөө одоо энэ дид сайдуудаа хаснаа гэхлээр л одоо энэ манай энэ гаан хоёрыг ажлын албаны дарга байгаа юм л улаанцаа хамгаалж байгаа нэг. Гаан хоёрыг сайдын нэрэнд би халдаагүй шүү дээ. Би үний юм ярьж байна. Одоо дөртөө төргөө чуулган дээр яриад дид сайдыг хамгаалах байх нөгөө ажлын хэсгийн дарга юм байгаа. Би өөрөө ажлын хэсэгт. Тэгээ миний ар хударгаар гиндүүлж байгаад хуралцахгүй гэж ерөөсөө чуулган дээр би одоо ордонд бол заримдаа бол ингээд хоноо түнж ер нь хамгийн сүүлд гарч байгаа шүү дээ. Намайг гэрлүү явсан хойгоор гинт 12 цагт хуралцахгүй гэж ер нь хуралцах тийм тактик хэрэглэх юм. Хэрэглэгүй яа. Ухаантай эднээс маш ухаалаг. Эр зүвэрдсэн гээд алхаа зогчвол би хоторчихгүй ингээд тэгээд тэгтээ энэ дээр бол одоо ингээд саналын томьёол дээр нь чойжл сүрэн гишүүн, дэмбэрэл гишүүн, эрдэнэ чимэг гишүүн би гээд 7 ажлын хэсгийн 4 дэмжээд гар үсгээ зурцсан. Зөв. Тэгэхээр баталгаатай чуулган дээр яригдана гэсэн үг байна. Зөв. Эд бол яаж чадахгүй. Тэгтэл би чинь одоо нэг муу юмнаа сайн юм үүсгэх гэхээр намайг гөм ухаантай болгож байгаа шүү дээ. Хашаар хэрсүү болгоо ийцсэн. Тийм байна. Тэгэхээр дид сайдуудыг хасах ёстой. Нэг дид сайд гэхэд чинь нарийн бичгийн даргатай, жолоочтой, гадаад томилттой, тэгэл одоо бензин тосны мөнгөтэй, за цалин байгаа, утасны мөнгө, сонингийн мөнгө. Тэгэл эн чинь доотлон 400 хэдэн сая төгрөг. Тэгэхээр эн чинь их мөнгө. Эднээс баг гэж бодоод байгаа. Их мөнгө. Эдний хувьд бага мөнгө гэж магадгүй. Тэгвэл ёс зүйн хувьд улс төрчид бид хүүхдийн мөнгө хасахаас өмнө аав өнөөдөр өөрийнхөө хоолыг сойх ёстой. Тийм ээ одоо улс төрчид өнөөдөр энэ айлын одоо төлөө ачаагаа үүрээд явж байгаа юм бол сойх ёстой. Хоёрдугаарт энэ одоо дид сайдууд бол үндсэн хуульд байдгүй албан тушаал. Үндсэн хуульд сайд төрийн нарийн байна гэж байгаа. Ерөөсөө энэ үндсэн хуульд байдгүй дид сайд гэдэг албан тушаалыг өөрсдөө зохиосон юм байгаа. Нөгөө албан тушаал зарж амьдардаг намууд чинь манан ичиж өгч дээ шүү дээ. Одоо ичмээр юм болж байна. Зул одоо бүххийнхээ өмнө бадмалдаг гэдэг шиг одоо гөөмн гэрэл орж энэ эднээс мөнц даварч байна цаад. Тэгэхээр гоё цаад болчихно дэнд чинь. Тэгээд дид сайдыг байхгүй болох хэрэгтэй. Бид ард түмнийхээ өмнө уучлаарай гэдгээ илэрхийлж байгаа хэлбэр. Хүүхдийн мөнгө, одонтой эхчүүдийн мөнгө рүү дайрах гэж тэнэгцсэний минь биднийг Ганбаатарыг оруулаад хэлж штеп. Намайг уучлаарай. Би энэ муу дид сайдудаа ч гэсэн авч хаяа. Таныг намайг өршөө гэж одоо төрийн түвшээд нь илэрхийлэх ёстой юм байна. Хоёрдугаарт нь энэ 3 өндөрлөгөөс бусд нь одоо машина буйл. Харин буйл. Манай хараа машин яагаад ундаг байсан бэ гэвэл социализмын үед машин гэдэг юм байхгүй үед ард түмэн даяараа алхдаг байх үед хувийн машин гэд байхгүй үед үнэхээр одоо тэр ачаал ихтэй ажил ихтэй тэр үеийн сайд нар агентлагийн дарга нар машинтай байсан байж болно. Чи нэгдлийн дарга машинтай ажил явна шүү дээ. Яаж морь тэмээгээр явах вэ зайлвал. Чи арга байхгүй. Одоо баг толгойтой хүн болгон машинтай. Тийм байна. За сайд нараас энэ зөвлөхүүдээс агентлагийн дарга нараас машингүй хүн байгааг бол үзээд үгүй гэсэн ч байхгүй. Буцаагаад хамгийн иддэг хамгийн үнэтэй машин гэлээ. Хамгийн супер машинууд байгаа. Тэгэхээр энэ хүмүүс машингүй бай. Би үйлдвэрчэнд байхдаа ч машингүй алхдаг байсан. Над үйлдвэрчнээс машин байдаг байсан. Яг яасан үедээ л унах. Бусд үед унах. Унахгүй байсан.
Одоо би их хурлын гишүүн болоод би 3 жил үргэлж алхаж байна. Гэхдээ мууцсан юм ажил амжаал байгаа үгүй үгүй. бүр харин сайхан. Гээл алхаж явхад бодол орж ирдэ шүү дээ. За нөгөө Биндриягийн цаг нь хоцорчлоо. За яана гэж нааша алхаад явж байхад надад үгүй нэр ярих юмнууд маань ингээд бодогдоол ингээд ухаан санаа цэгцэрдэг. Тийм ээ, янз бүрийн гадаадынхны ховсонд орохгүй байх магадaltaй гэж би итгээд байгаа юм л та. Зөв. Тэгэхээр бол энэ алах яг нь утаатай алхаа одоо агаараар өөрөө амьсгал. Нялх хүүхдүүд алхаад явж байна. Нялх хүүхдүүд бүр хамгийн хортой утааг нь амьсгалдаг гэж байна шүү дээ. Нялх хүүхдүүдийг дандаа тэрвэрж алхах хэрэгтэй. Айгу аюултай. Тэгээ би бүр энэ утааны тал дээр гамшигын байдалд орцсон байна. Гамшиг гэдгээ зарлаад ард түмэн өнөөдөр эрүүл аюулгүй орчинд ард түмнийг амьдруулах гэдэг үүрэгтэй юм бол төрөөс өнөөдөр маск тараагач. Масктай явъя ичихгүй бол одоо. Би энийг хүртэл санал болгодог. Тэгэл дэд сайдуудыг алга болгооч, дэд сайдын албан тушаалыг алга болгооч. Төрийн 3 өндөрлөгөөс бусад нь машингүй байгаач л гэж юм зүгээр. За одоо манан ч ер нь бярттай байна да. Цаад бол чинь ч ер нь. Тэгээ би манангийнханд хэлдэг. Ардын намынхан бол 6 сайдын төлөө ахмадуудаа сонгогчдоо гишүүдээ золиослол 6 сайд аваад хөлсөн чихраал одоо л нэг ард түмнийхээ төлөө зүтгэе даа гэж байна. Ардчилсан нам нь бол бүр дууссан. 5 фракцтай хуваагдаа тэнд өөрийгөө ардчлал гэж ойлгоцсон хэдэн хүмүүс чинь зүгээр зодолдож шít. Би ерөөсөө хүм болсон. Дарга нарын тансгал дээр би нэг юм ярих гэсэн юм. Одоо ингээл нэг дарга болоод гараад ирэхээр үн тасарсан сайхан өрөөнд суулгаал, тансаг сайхан машин унуулаад ингээд ахаар цаанаасаа нэг хүний тэр шунлын сэтгэл хөдлөө явчихсан юм шиг байна. Яаж иймийг би өөрийн хувийн болох уу те? Яаж энэ суудлаас буухгүй би энд байх уу гэдгийг нь бодлон богшраад идэв юм шиг. Сайхан манай дарга нь өнөөхөө машин унах хэрэгтэй бол пүрүүс унахад яагаад болдоггүй юм? Сая ад үзээ татврын нэмэх гээдсэн пүрүүс. Тий, яг хөө зур явгаа алах хэвээр. Яарж байгаа бол такси байна. Такси байна. Болно. Яарж байгаа бол автобусандаа суу. Эсвэл ингээд зодчих гээд алчих гээд идэх юм бол удмаар явах нь. За нөгөө тендер мендер хамаагүй буруу зуруу өгцөн гээд айгаад идэм болоо да зайлвал арайс тийм байхгүй бах уу зүгээр тийм бол цагтаагийн хамгаалалт авчихлаа энэ чинь татвараад болчихсон шүү дээ энэ чинь. Тэгэхээр би одоо боддөө Лондонгийн мэр бол үргэлж метрогоор явдаг. Бельгийн ерөнхий сайд бол дугуйгаар явдаг. Тэгэд тэдэнтэй барьцаж байгаа юм биш. Одоо Монгол улсын хамгийн ард түмэндээ хайрлагддаг, хүндлэгддэг, итгэлийн даадаг одоо их хурлын гишүүн гэл одоо янз бүрийн судалгаагаар гарч ирэхдээ дахлаар би ч бас яг омоотж өнгөрнө баярлна. Хүмүүсийн ер нь бол хүмүүсийн урмаар явж байгаа юм шүү дээ. Дандаа нь өлмөлөд агцөө. Одоо энэ 11 жил явхад эхний 3-аас 4 жил бол бараг л хар дарсан зүүчиг байлаа шүү дээ. Яана энэ яах гэж би ийм юм руу орсон юм болоо. За одоо ямар ч байсан үр дүнгийг гаргачаад одоо тэгээ ер нь за тэгээ болондоо гэсэн маягийн боддог байлаа. Тэгээ нэг 5 дахь 6 дахь 7 дахь жилдээ бол хүмүүс нэггүй энэ муу амтан бас нэг үний яваад байна уу гэсэн маягийн бодно. 7 8 9 дахь сүүлийн 4 жилээс эхлээл хүмүүс ингээд хүндлээл гамбаа минийхөө алуулчваа. Гэхдээ чи нэг жоохон санаатай байгаараа наад идэж юу. За чи архиваа нөхөр минь архинт юм хийдэж шүү гэж хүний хайр юм байгаа юм шүү дээ. Ийм юм мэдгэтгэхлээр л та нар миний хамгаалалт. Битгий санаа зов. Монголын ард түмэн иргэд маань миний хамгаалалт гэдэг ингээд за одоо омойтч байгаа юм биш шүү. Нөгөө миний нэг ах хэлсэн ядын чи төмний хайр байхад омойтж явбал омойн тэнгэрийн ведийн гэдэг. Одоо чиний яриандаас би ч хамаагүй халах юм да. Тэгээд ер нь бол улс төрчид ард түмнээс айхгүйгээр амьдрах хэрэгтэй. Өнөөдөр шин шударгаараа амьдарж байгаа гэдэг бол олон залуучуудад би хандаж хэлье. Шудраг байгаагаар би хохироод байна шүү дээ. Шудраг биш байгаа хүмүүс миний хажууд сайхан амьдраад байна шүү дээ. гэж яг андуурл минийхөө. Яг эхний нэг одоо тэр яг энэ төмний төлөө зүтгээд би эрс шинжил хөдөлгөөн өлсгөлэн зарлаад оюутлогоо гэдээ явж явах үед бол нээрэнгээс үнэн. 1 сар, 1 цаг, 1 жил, 3 жилийн дотор тэд хожоод байгаа юм шиг байж болно. Авгаата булган дээр авч өгөөл тансаг 250 л ингээд том машин унаал, ланд унаал ингээд давхаал гоё байж болно. Хүүхдээ Америкт явуулаад гоё байж болно. Урт хугацаанд амьдралынхаа урт хугацаанд нэг доотлон 4 жил дэвч ядаж. Хамаагүй насан туршдаа чи зөв амьдрал. Амьдралынхаа төгсгөл чи айгүй ажралтайч байж болно. Энэ хугацааг би хэлж мэдэхгүй. Зөв нийгмийн төлөө зүтгэж байгаа миний хувьд бол нэг эхний 3 жил дэвчээл тэрнээс хойш бол биш үннээр явбал хөр тэргээр туулаа гэвч ямар үнэн үг юм бэ л гэж байгаа шүү дээ.
Би Аранга аймгийн Чулууц сумаас Үхэр тэргээрээ Улаанбаатар руу гарлаа. За. Туулаа надтай зэрэгцээл парк хэл гарлаа. За. Яач эрүүл ухаанаар утсан би тэр туулаа гүйцэхгүй шүү дээ. Үхэр тэргээр гон монголчууд мөн худлаа ярьж гэж бодмоор доо. 3 сарын дараа би Үхэр тэргээрээ Улаанбаатарт орж ирж яхад За. туулаа хаана газар асар хурдтай давхиж байна гэдгийг л монголчууд хэлээд байгаа юм шүү дээ. Алсын зоригтой төмний төлөөгөөд үнэхээр бодож байгаа бол яг тэрэндээ чиглэсэн зорилгоор яваал байвал үнээр бол Үхэр тэргээр туулааг үзсэн. Тэгэхгүй тэгэл өнөөдрийн Land Cruiser, өнөөдрийн нэг тендер, өнөөдрийн нэг албан тушаал гэж бодоод яваад байвал та туул ашигла явна да. Баавга хөөж яваа ан чин туулааны мөр хараа зогсдгүй мал гэдэг шиг. Тийм ээ? Сайхан Монгол орондоо сайхан амьдрал бий болгол та. Ганбаатар гишүүн, Батсандан гишүүн гэсэн баха, Уян гишүүн, Баттулга гишүүн. Намда ямар нэр өгсөн? Намда одоо чи биндэрээ чи энэ Нам байгуулах гэж байгаа юм биш үү? Хамаагүй халааж яаш үү. Нам байгуулах гэж байгаа л Яг вэ халах гэдэг нь заавал арх уснаас болохгүй шүү дээ. Нөгөө сэтгэлээ онгоож байгаа гэсэн үг. Би одоо өнөөдөр үг болгоно бодохгүй ярьж байгаа гэсэн үг байхгүй. Миний зүрх сэтгэлээрээ би ярьж байна. Чамд ямар ч цензургүй ярьж байна л гэсэн санаа. Тийм мэдээлэл сонин одоо ялангуяа интернетээр их явж байгаа шиг байна лээ. Тийм байна. Битүү байна. Батулга гишүүн, Уянга гишүүн, Батсандан магна бидний хорд ийм яриа юу ч болоогүй. Огтоос уу? Ямар ч яриа болоогүй. Зүгээр харин над дээр бол одоо банк санхүүгийн хамгийн шилдэг залуу ажилтан одоо бүр ёстой салбарын лидерүүд залуучууд ирж уулзж байгаа. За. Хүчний байгууллагын армийн одоо зарим хүчний байгууллагын маш хүчтэй офицерууд ирж уулзж байгаа. За. Зарим нь тагнуулах байна лээ. Тэгээд яг гэж. Тэгээд Монгол банкнаас бас зарим залуучууд байгаа. За. Гадаадд төгсөгчтэй холбоо гэдэг одоо Америкт, Австралид, Германд, Англиас нь 2 залуу байгаа. Ингээд уулзж байгаа. За. За ингээд олон би бүгдийг нэрлээд яг зөвөр нэг 90 залуучууд ирээд одоо бид клуб маягаар ажилладаг, уулздаг. Тэр залуучууд маань Монгол орноо аварья. За. Харсаар хөтл Монголоо бид ингээд 50 туумааргүй. Тэд өөрсдөө бүгдөө гадаад дотоод төгссөн яг салбартаа бол бид хинээс гоохгүй амьдрахаар болцсон улсууд. Бид мэдлэгээрээ чадвараараа хаанч хологдохгүй. Харин бид одоо өнөөдөр ард иргэдтэй, үр хүүхдтэй сайхан Монгол үлдээхийн төлөө тусалмаар байна. Энэ шийдвэрт оролцмоор байна. Мананг дагаад явах юм бол манан дундуур ингэж дамжиж мутант болж ингэж өөрчлөгдөж гарч чадахгүй тэртэй тэр байна. Манангийн лидерүүд ализэний өөрийн хүүхдүүдэд бэлдээд эхэлсэн. Бүр сүүлдээ үе улам дамждаг хаант ширээ шиг юм болсон. Бүхэн өргөнтөр нэг суудлыг ингээ худалдаж авдаг шиг 76 дотор чинь энэ ордны энэ 76 суудлын зарим нь худалдагдсан маягтай болох гэдэг шүү дээ. Тэгээд миний хувьд бол тэр залуучуудад хэлсэн. Тэр залуучууд маань зарим нэг нь яг санаа бодол нь эцэслэж нэгтгэдэг байгаа. Бид ямар ч байсан Монголоо аварья одоо хөдөлмөр хөгжил гэдэг тийм ээ. Яаж Монгол хүмүүсээ үйлдвэртэй ажлын байртай болгохын төлөө анх цуглаж ирсэн. Жил гараа явж байгаа ийм клуб. Тэгээ энэ клубийн залуучууд маань зарим нь бид ер нь нам байгуулъя, та бидэнд туслаач ээ. Бид энэ Монголын төрд энэ муухай улсуудыг өөрчилж ард иргэдтэй ядаж дараагийн сонголт болгож өгье. Бид энэ төрийг аварч чадна гэдэг сонголт болгоё. Та бидэнд тусалж ингэж бидэнтэй хамтарч ажиллаач ээ гэж. Тэгээд би хэлс би нэг дарга цэрэг нь биш ээ. 11 жил төмний ингээд төлөө яваад төмөн намайг ойлгоод бас ингээд итгэдэг болцсон. Намайг одоо тэр нийтлэлчт нь байна уу? Янз бүрийн PR-чт нь доромжлоод одоо дийлхээс өнгөрсөн. Одоо дараагийн асар том гүтгэлгийн аян явах гээд одоо бэлтгэж байгаа. Дотор нь миний шавнар байгаа бас. Тэр бэлдэж байгаа улсуудын дотор нь. Би бүгдийг мэддэг. Тэгэд ийм үгсэнд дархлаатай болцсон гэх юм уу? Одоо нөгөө хүмүүст гөвөлсөөр байгаад энэ мөн амтч бас нэг жоохон сэтгэл бий шүү гэж бодох. Эн чинь маш том боломж. Энэ боломжоо тэр залуучуудад би гიშгүүр болгож, гүүр болгож төрийн төлөө зүтгэх боломжоор би өгнөө. Би та нарын хатад зүтгэнэ гэдгээ. Яг магадгүй энэ маань зарим нэг залуучууд нь сайн хүн болоод хүн амтнд яриад ингээд тарсан байхыг үгүйсэхгүй. Магадгүй
ард түмэн хүсэж байгаа юм биш үү? Одоо нэг энэ хоёр наамд одоо бүр итгэх юм болцсон одоо шинэ хүн хүсээд ингээд хүлээгээд тэгээд та хэд маань энийг асуухаар жоох ингээд чочиж хүлээж байгаа. Одоо яагаад чочод байгаа? Зүгээр байгуулчих болдгоо юм уу? Байгуулаач ээ. Тийм. За энийг бол яг би өөрөө бол намайг дээрээс идэж байгуулдаг. За. Намайг бол яг доороос нь ард иргэд нь бүр яг тэр нэг хөдөлгөөн өрнжээж болдог. За. Тэгэхээр одоо тэр залуучууд маань хэлжсэн одоо бол залуу хүнийг ажилтаа болгоё. Хад шороо чулуугаар нь баялгаа зөөхгүй үйлдвэр барья. Яаж эдийн засгийн бодлогоо дээшлүүлэх вэ гэдэг хувилбараа ард түмэндээ гаргаж хэлээд тэрийг дэмжигчдийн тийм хөдөлгөөн өрнүүлээд тэд маань хүсвэл ард иргэд хүсвэл бид одоо намын тухай ярьж болох юм аа. Тэгэхээр намыг дээрээс байгуулж болохгүй гэдэг ийм миний байр суурь байдаг. Тэр утгаараа ийм санал санаачлага бол залуучуудын дунд явж байна лээ. Би бол ёстой одоо бодоод үзтээ би зүгээр л амиа бодоолгүй би бие дагч байна уу? Би энэ чигээр ингээл ард түмнийхээ дуу хоолой болоод явна гэдвэл хитрхи амиа бодсон хэрэг. Ганцхан өөрийнхөө ард иргэдийнхээ итгэлийг аваад надад би жаргалтай байна шүү дээ. Чи гоё шүү дээ. Чи төмний төлөө зүтгэдэг хүн төмөндөө хайрлагдах сайхан байхгүй. А тэгэхэд хитрхи амиа бодсон хэрэг. Тэгэхээр тэр хүмүүсийн миний эхний 3-аас 4 жил үдсэн шиг хар дарсан зүүч шиг тэр олигархуудын аимшигтай давталгаан дээр би тэднийг хамгаалах хэрэгтэй. Тэд маань над шиг тисэж үлдэхгүй залуучууд зөндөө байгаа шүү дээ. Би тэдэн дээр одоо зоонтх нь болж, шүхэр нь болж, хамгаалагч нь болж, гүүр нь болж, гишгүүр нь болж хамгаалах нь миний ажил. Энийг л би хэлж байгаа. Зохион байгуулалт, удирдлага тэдний шийдэх ёстой. Та тэр ярилцах хугацаа дуусахад тун баг хугацаа үлдсэн байна. Сүүлийн асуулт бас хамгийн сүүлд үлдсэн асуулт юу вэ гэхээр үрийн асуудал. Үрийн тааз гэж яриад байна тийм ээ. Үрийн дээд хэмжээ. Өнөөдөр бол нэг 58.3% таа байна гэж байна. За 58.3% нь одоо хуйлаад нэг зөрчсөн байгаа юм чи энэ дээр нь навцраа батлах уу эсвэл 60 болох уу гэдэг нэг ийм л юм яригадаад байгаа юм байна л. Энэ дээр та ямар байр суурьтай байгаа юм? Цаг баг шиг байна. Бидагчны зөвлөл энэ дээр эсрэг байгаа. Төрийн таазыг нэмж болохгүй. За. Та нар ингээл үрийн таазыг нэмнэ гэдэг чинь нэг тийм одоо үнэгүй хүүгүй мөнгө орж ирэх гэж байгаа юм шиг. Эсвэл нэг тийм тусламжийн мөнгө авах га тэрийг одоо Ганбаатар мэтийн бидагчид ингээд эсэргүүцэд байгаа юм шиг эд ярьж байна. Үгүй ээ. Одоо ч тийм ээ 1.5 тэрбум долларын хүү. Самура бондын хүү. Одоо тийм ээ нөгөө оюу толгоогоос 5 толгоогоос авсан хүү чинь 900 тэрбум төгрөг болцсон. Тэгээд энэ одоо энэ төрийн өмчт компаниудын хүү өр. Тэгэл одоо энэ маш олон гадаад хөр. Тэгээ оюу толгойд тавьсан 34% гээд 2 тэрбум долларын өрийг одоо оруулах юм бол Монгол орны төсөвт үзүүлэх энэ хүүгийн үйлчилгээ гэж байгаа дарамт. Өрийн үйлчилгээ гэж байгаа. Энэ санхүүгийн хэллэгээр. Энэ бол 2016 оноос эхлээд одонтой эхчүүдийн мөнгө хүүхдүүдийн мөнгийг баталгаатай алга болгоно гэсэн үг болчиход байгаа байхгүй юм чи. Энэ хүүгээ бодооч. Тийм ээ. Бонд зээл хоёр ямар ялгаатай юм бэ гэвэл зээл гэдэг бол чамд би мөнгө өгчөөд дараа нь чиний бизнес дампуурах юм бол зээл өгсөн хүн бас хариуцлага үүрнэ гэсэн үг байхгүй юу? Бонд гэдэг чинь чамд би өглөө бендрия чи дампуурах юм бол чиний хоёр чихийг огтлж аавн дээр нь чиний одоо юу гэдэг машин тэрэг гэр орон үр хүүхдийг одоо энэ амжилттай шүү л гэсэн үг үстэй тийм аавна гэсэн. Энэ муухай юм. Өр гэдэг ийм аюултай бонд гэдэг чинь үг нь зээл биш. Санхүүгийн агуулга нь хүртэл ийм аюултай. Тэгэхээр за бидэнгүү зээлээ авна эднээс. Өрөө авна. Тэгэхдээ нэгдүгээр худлаа битэл. Өгсөн хүн үг хэлдэггүй гэдэг шиг огцорсон хүн үг хэлэхгүй гэдэг шиг энэ алтан хоёгийг дэндүүд оромжилж байна. Би алтан хоёгийг ерөнхий сайдыг асрах шүүмжилдэг байсан. Ядаж хадаасаа үйлдвэрлээч гэдэг. Тэр өнгө зарахад бол энэ 5 ардчилсан намын фракцуудынхаа дундал тэрмэн амтан зовж байсан байх. Тэм учраас би огцруулах дээр би коноптораагүй бас дэмжээгүй. Ийм юмд би оролцдоггүй. Огцруулах дээр оролцдоггүй. Би шүүмжилж байсан. Чи бодоод үзтээ алтан хоёыг ерөнхий сайдын үед бол өр 52% байсан л гэж би боддог. Тэгэхэд тэрний нэрийг барьж 58 болцсон гэд энэ жил авах гэж байгаа өрөө эднээс оруулж хилээд байгаа нь хамгийн муухай. Хүн чанаргүй. Тэрнээс биш би өр авнаа, бид амьдрахгүй, та нарын цалин тавьж чадахгүй байна. Би өр авнаа гэж байгаа бол бид ойлгоно. Үнэ л хэлж. Үнэ хэлэх хэрэгтэй. Манан үнэхээр одоо арчааг болчих. Өнөөдрөөс ийм мессеж шидэд эхэлсэн байна л да. Ер нь бол 60 байх хэвээр маа 58.3-2-нд ялгаа байхгүй яг хаа нэг 400-аад л тэрбум төгрөг юм аа гэсэн нэг ийм ороод ирсэн явж байна захимын.
хамгийн сүүлийн тооцоогоор бид дандаа тооцоотой ярьдаг. 1.2 их 80 төгрөгийг энэ одоо 15 онд Монголын ард түмнийг барьцаанд тавьж байгаа дэд авах гэж байгаа. Дахиад Бидний үр хүүхэд энэний золиос. Тэгэхээр за яах вэ? Надтай надгүй бидэнтэй бидэнгүй өөрөө авна. Муу өр сайн өр гэж байдгүй маа. Өрийг муу юм зарцуулах уу, сайн юм зарцуулах уу гэж байдیں۔ Юунд зарцуулах гэж байгаа юм? Сайлаа бэлтгэхээр саваа бэлтээ гэж монгол үг байдаг. Аль аль төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах гэж байгаа юм. Өнөөдөр 98 аж ахуйн нэгжээр 44.3 тэрбум төгрөгийн ажлаа хийлэгдсэн бүр. Дандаа сургууль цэцэрлэг бариулсан байгаа. Зам бариулсан зарим нь. Эднүүсийнхээ мөнгийг над дотор оруулах уу? Үндэсний үйлдвэрлэгчдээ яаж дэмжих гэж байгаа юм? Цаад санаа нь эд өрөө тавиад та нарт би хэлье. Өр тавиад оюу толгойд өгөх гэж байгаа хүүгээ төлөх гэж байгаа гэж боддоо та нар. Та нарт нэг монголчуудад мөнгө өр тавьж өгөх гээд байна гэж бодож байна. Оюу толгой тавьсан 5 толгой тавьсан өрөө өгөх гэж байгаа. Өрийг өрөөр төлнө гэдэг. Өрийг өрөөр төлнө. Эцсийнхаа шатлуу орцсон л явж байгаа. Энэ бол олон улсын банк санхүүгийн байгууллага, Америкийн Вашингтонд байрладаг 3 одоо олон улсын байгууллагууд орж ирээд Монгол орныг өртүүлээд өрөөр нь амьдрах одоо дарамтлах гэж байгаа л бодлогын золиос, неолиберализмын золиос нь өнөөдөр Америкт бэлтгэгдсэн энэ хэдэн одоо угаацын долоож өссөн улс төрчид байгаа. Танд баярлалаа. Таны ажил амжилттай. За. Сайхан ярилцлага боллоо. Тэгээд Монголынхоо ард түмнийг бас төлөөлөөд энэ төрд үзүүлээд өгөөрэй гэж бас хэлмээр байна. Тэгээд бас таныг би цаашдаа ярилцлагатаа бас урьсаар байх болно. Ер нь ойрхон урьсаар байх болно. Үйл явдлыг харж байгаад л хоёулаа ярилцж явах хэрэгтэй гэж би бодож байна. Би бас бодгоо. Ганбаатар гишүүнтэй нийгэм цаг үе сайхан болцсон үед бүр ингээ бүх юм өөдрөг болцсон үед бас ярилцвал ямар эмоцор ямар хуу юм ярьдаг болдоо гэж энэ бол миний мөрөөдөл шүү. Тэгвэл сайхан юм ярина. Тэр цаг одоо удахгүй. За танд баярлалаа. За баяр та.